Өмнөх анги дээр сүмбэ золоог барьж өгөн хулгайлагдаад явж байх үед нь бүтлгүй уцаар ярих гэж гараад дэрийг нь харчнаа. Тэгээ сүмбэг муу залуу байна гэж бодно. Харин Робин халбануудаа угааж ирснаа дөрөв байгааг нь харж найзуутай болсондоо ихэд баяртай байна. Дүр сүм рүү шилжгээд тэгээд юуд нэг тэргийн зэртэй хөг өөрийнхөө өвчөөр дээш өргөөд алхуулаа тэр авирчин хүмүүс уйлдаа дуулдаа аава намайг ашиглаа гэж мэгээд өөрөөсөө илгээн аваа. Харин өстө тэрийн дайламдуулж хандивын мөнгөийг Кореа жимоноос саах шиг болно доо. Зулаа ухаан орон тэр хавар хартал хонгилд баахан хэмжнэр хаглаанд бэлдсэн нэг л биш ээ. Карманда гараа иртэл найралтай кофе байж шүү. Манай шууд ламандаа хийн. Кафенд хэрэглэхээр зүрх нь хурдан цоглоод шилждэг болохоор аадсны юм. Тэр дороо зүрх нь өвчтэй цохилж эхлээд энэ тэнд шилжиж эхэлнэ. Энд ч нэг гарч ирээл, тэнд ч нэг гарч ирээл баригдахгүй өстой шиг лаан. Тэгээд баригдахаас өмнө гээд сүүлийн нэгийг хэрэглэж шилжиж эхнэ. Мэн сүмбэ золоог төрсөн ээжийнхээ мэдээлэлээр сольж авсан байх нэ штт. Тэрийг хараа сууж байтал хажууд нь манай золоо шилжиж ирнэ. Тэгээд явж чад чам тэгж их хитэж байхад чи яагаад намайг тэдэнд өгч байгаа юм? Тэгсэн мөртлөө яагаад миний гарманд энэ кофе хийсэн гээд инхейтрам стайлаар үйлснэ. Буцаа шилжээд өгнө. Буцаад ирэхэд нь багийн толгойрон турбаагаар цохиж унагаана. Инстэж цэцгий. Ухаан орох үед нь багийн хажууд нь би олон, миний хамууд олон. Чи ганцаараа. Тэ болгоор чи яг одоо өөл болчихнаа манай өрхнөг. Зоологийн эмээ охиноо хайгаад багийг сулдаг баян өгнөд ирсэн. Нөгөөх нь гэсэн чи эзгүй байж таарна. Харин Робин найзаа аварна гэд хөдөлгөө түүнийг хорхлоход нь гарын машигнаа. Өнгөрсөнд Робин 10 жилдээ бусдад их дээрлүүлдэг хүүхэд байхад золоо түүний өмнөөс анх удаага дуурч хамгаалан найзсан цор ганц найз нь байв. Тиймээс газар дээрх ганц найзаа аврахгүй бол юу болох вэ дээ? Тийм биз? Ингээд сүмбэгэнд очиж асуух гэдэг сүмбэ хаалгаа голсноо. Би мэдгүй байна гэд хаалгаа хаах гэтэл өчтөе их чин зөхөж сүмбэг хойш унгадахнаа. Бос жирэн хоёр талаас супер хүчээрээ дүлхэлцэж байтал шалан цөмрөд гнөө. Гэтэл Робины удас дуугарч бүтлэхгүй та хоёр хаана байна? Золоогийн эмээ хайгаад сүйд болж байна гэж байна. Сүмбэгийн утсанд бас дуудлага ирэхэд энэ нь золоогийн эмээ байлаа. Тэгээд дүнтэй уулзгаа хэлнэ. Сүмбэ өвчөөгийн тавч Робины хүчтэй уугааж хаалтуулнаа. Өөрхийдөө. Эмээ нэ миний охиныг хаана байгааг хэлчихэлтэй гэж хойно. Ингивч сүмбэ одоо бүх юм оройтсон байхаа гэж хэлээд босоод гарч явах гэж оролдогч буруу юм хийсэндээ хорогдоод чаддаггүй. Энийг нь анзаарч арсан юм гарнаас нь натгаж аврал ирсэн харцаар харахад сүмбэгийн чулуун зүрх нь хайлан худалч хүнд бараг амьдралдаа анх удаага нулиос унгав. Гарч ирээд байж байтал нөгөө хоёр ардаас нь ирээд чи ийм гар байсан юм арчаагүй энэ тэргээр моолж байтал сүмбэ эмээрүү залгаж 100 биш 200 хүн хэрэгтэй юм байна нэмэ гэхэд нөгөө хоёр шок. Ингээд манайгаар золоог аврахаар төлөвлөгөө боловсруулж хөдөлж эхэлнэ. Энэ үед эмээгийн цуглуулсан хүмүүс сүмийн гадна жагсаал хийж байна. Гадаа анхаарал хандуулж явах үед манай гурав дотор харуулуудыг нэг нэгээр нь дээш татан мэргэжлийн өндөр түвшинд алга болгоно. Энэ харуул нь бүр гайхацсан. Энэ удаа хайж ч юу гэд ангааж итэл дээш нь суг татаад гаргаад ирнэ. Бас л хөөрхөн ажиллагаатай шүү манай хоёр. Тэгснэ Робин уучлаарай гэж хэлснэ. Ухаалтал нь алхтаж унагаана. Галзуу. Золоо сэрвэд харсан чинь муу нэг муу өөх гэж байгаа баян өгөн зүрхийг нь суулгах гэж бэлдэж байдаг. Энэ үе золоо эмэд ямар үнэтэй хүн билээ гэдгээ санаж эмээгээ өрөвдөж Робины амьдрал дээрх цор ганц найз нь шүү дээ гэдгээ бодон намайг байхгүй бол бүтлэхүйг хэн загнаж хэн санаа тавих вүлээ гэж санан дурсаж сүмбэ чинь миний анхны хайр гэж дотроо бодож байтал энэ дээр авд байсан мисийн хотох шүүг хайж агаар нисээд золоог минь аврахаар цагаан морьтой ханхуун хүрээд ирнэ. Өөрөө барьж өчөд золооч гомдлын харс шидэж байтал буутай хамгаалагчд ирээд буудаж гарна. Робин бүтлгүй хоёрыг жинхэнэ багийн ажиллагаа үзүүлж дээш гарan хоёр буутай гарыг нь доош унгаах нь бас л баатарлаг харагдаж байгаа юм шүү. Ингээд хамтлаг сүүлийн гишүүнээ аварснаар бүрэн бүтэн болно. Жохон бүтлэхүн ихтэй гоёо. Сүмбэ голден таймыг алдалгүй. Золоогийн урал дээр өнсөж хөөрхөн охины анхны өсөлтийг авч зүрхийг нь давтаалгана. Мэдээж нөгөөдх нь зүрх нь өштэй зөвхөлж шилжиж их нь хууль. Харин энэ мөчөд юудэнд намайг байхгүйд яг яагаад байх вэ гэсээр хаасгийг давлан гарч ирнэ. Золоо хувцас сольж тэнд байсан найралдаг копиг авч дайнд бэлтнэ. Дараагийн ингээд галзуу зүйлс их гарахантай. Тэр болтол төр бай. Сабад архамартуа. Баярлаа.